2024-өөс 2025 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн 6 наснууд өсөг сурч ном уншиж чаддаг болжээ. Сургуулийг цэцэрлэгтэй харьцуулахад амрах, тоглох цаг багч олон шин зүйл сурч чадсандаа хүүхдүүд сэтгэл хангалуун байна. Мөн өсөг зааж сургасан багш нартаа талархлаа илэрхийллээ. Багш гоё. Тэгээд би сургуулаа төгсөөд 1-р ангид төгсөж байгаадаа маш их баяртай. Тэгээд ээж аав маань Америк сууж байгаа. Тэгээд би ээжтэй хайртай шүү гэж хэлье. Би тэгээд аав ээж дүү гуравтаа зөндөө хайртай. Би хичээлээ сайн хийж амжилтанд хүрнэ. Юу сурсан гэлээ? Үсэгнүүд бас уншиж унтдаггүй хичээлэдэг. Хичээл хийгээ дуу бодсоод тэгээд төгсөн хайг. 56 амждаг хаа. Минут нь 56 үг шүү дээ. Өсөж сурах гоё. Уншиж бичиж сургасан багштай баярлаа. Тэд 1-р ангид элсээд өсөг сурч уншиж чадсандаа сэтгэл хангалуун байна. Мөн урлаг спортын авьяасаа хөгжүүлж олон зүйл сурчээ. Тэд сурагч болсноор сурсан хамгийн чухал зүйл нь бусдыг хайрлах, хүндлэх, нэгэндээ туслах гэдгийг багш нь тодтоглоо. За өнөөдөр манай ангид бүх хүүхэд маань уншдаг, бичдэг, боддог болоо төгссөн. За тэгээд тэрнээс гадна нөгөө тусгаар хэцээдийн хүүхдүүд маань бас бүгдөө яг босчгийн адилхан уншиж бичиж бодож сураад төгсч чад нь багшийн хувьд хамгийн амжилттай зүйл маань болж байна энэ жилийн хувьд. Хүүхдүүд маань яг хоорондоо татсан болохоор найздаа туслаа, чадахгүй юм хамтдаа хийгээд тэгээд дэмнээд хамтдаа яг л нэг бидний нэг хэсэг болчихсон учраас тэр найзтайгаа илүү дотн болж харилцдаг болсон байна.